Улсын хурлын гишүүн Бямцогт аймгийн засаг дарга Нэмдуанаар Ховд аймгийн 10 сумын 40-од багийн 10,000 гаруй иргэнтэй уулзаж эх 4 жил хийх ажлаа танилцуулжээ. Эх орны хөгжлийн төлөө ярилцсан ажил хэрэгч уулзалт боллоо гэж иргэд дүгнж байна. Уулзлын үеэр иргэд стилийнхтэй хөдөө орон нутагт мал маллан амьдарч байгаа ахмад настуудын тэтгэвэр тэтгэмжийг мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгасныг лавлсан байна. За иргэд ч ахмадтай ач сонсох хуультай болохоор мөрийн хөтөлбөртөө тусгасныг сайшаасан байна. За дээр нь нутагтаа сайхан амьдрах боломжийг нэмэгдүүлснээр шилжилт хөдөлгөөн багасгахыг дуулаад нутгийн хөв Бямцогт Нямдаванарт итгэл хүлээлгэхээ хэлсэн байна. Дээр нь өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил нь нүдэнд харагдаж гарт баригдахуйц байгааг сайшаа магтжээ. Өнгөрсөн 4 жилээс Ховд аймагт хийж бүтээсэн зүйл болов хэлэх хэрэг хөвгтэй бас энэ зам оролцож байгаа. Энэ үднээсээ бас цаашдаа ч гэсэн Ховдтой ойрхон байж, Ховдоос холдохгүй байж, Ховд нутгаа хэдийгээр одоо Улаанбаатараас төвөөс хол байдаг гэсэн төрийн бодлогоос хол байхгүй байхын төлөө эх жилүүдэд хичээж ажиллаа гэж одоо иргэд сонгогчтой уулзж байна да. Ард түмнийхээ дотор тавигдж байгаа өнөөдрийн бодит шаардлага хэрэгцээ. Бидэнд итгэл тавьж байгаа учраас өөр олон зүйл асуухгүйгээр шууд одоо цаашдаа хэрхэн ажиллах талаар л асуултуудыг тавьж байгаа нь бол надад бол бас их одоо гүн сэтгэл төрүүлж байна. Уулзлын үеэр иргэд Монгол Ардын намын эх 4 жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт өргөөж өгөх олон сайхан санаачлага байгаа сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна.